За би анх Godel аппликейшныхаа энэ хэсэгт сэтгэл зүйн тест хий гэж бодож исэн. Яагаад гэвэл хүмүүс одоо ийм тестэнд дуртай байдаг болохоор тэр юм л да. Хүн ер нь өөрийгөө онцлуулах дуртай байдаг. За тэгээд тэр гарч байгаа дүгнэлт нь өөрийнх нь бодсныг бацдгаад эсвэл санснаас нь илүү сайхан хариу гарах юм бол хүмүүс баярлдаг. За би бол өөрөө сэтгэл зүйн тестэнд тийм их дуртай биш. За сэтгэл гэдэг чинь бол хөнхөө одоо ингээд тест маягаар ч юм уу дорн шинжээд тодорхойлцдаг тийм игэл жирийн зүйл биш л те. Хоёр дахь юм бол бид нар бүгдээрээ сэтгэлээ илүү тэнхээтэй илүү хөгжилтэй хөгжилтэй дэвшилтэй хүчтэй болохыг хүсэж байгаа. Гэтэл энэ сэтгэл зүйн тест гэх мэтийн энэ хэлбэрүүд болохоор сэтгэлийг айгүй тийм хөнгөн маягийн бэлэн зүйлд дадуулж яадаг. Өөрөөр хэлбэл одоо сул дорой болгож яадаг болохоор тийм ч хүсмээр зүйл биш юм байгаа юм уулна. Гэхдээ сэтгэл зүйн практикт олон янзын сорил ашиглаж хүний одоо сэтгэл санааны тухайн үеийн байдлыг тодорхойлдог. Энэ нь ихэвчлэн тухайн яг тэр тодорхой мөчөд хүний сэтгэлд юу болж байна? Ерөөсөө сэтгэл санааны ерөнхий төлөв байдал нь ямар байна гэдэг асуултын хариуг гаргаж ирдэг. За одоо амар амгалан, зохирол, өөдрөг үзэл, тэмүүлэл ч юм уу те эсвэл түгшүүр, дутуугийн мэдрэмж, үл итгэл, магадгүй төрөмгийл ч юм уу ийм төлөв байдалд байна. Таны сэтгэл санаа гэх мэтээр гаргаад ирдэг. За энэ дараагийн сэтгэл заслын одоо шатанд суур мэдээлэл болж өгдөг ч гэсэн дангаараа хангалтгүй юу гэдэг асуултанд хариулагдж байгаа зүйл суулгасаа л хамгийн энгийн ер нь бол ач холбогдол багтаа байдаг штеп. Тиймээс би одоо хичнээн олон хүний сонирхлыг татах ч гэсэн сорил хийхээс татгалзаад харин хүмүүст боддоор тустай байхыг ирмэлзээд сэтгэлийн өнгөнүүдийг таны өмнө дэлгэж байна. За сэтгэлийн өнгөний энэ хүү зураглалд хүмүүний ертөнцийн бүх будаг бүх өнгөнүүд ороогүй. Аз жаргал, баяр баясгалан, таашаал хандлыг мэдрэх үедээ хин одоо ингээл тусламж ирж явж байдаг үлээ тий. Харин гомдол цөхрөл, ганцаардал, ичгүүр гэх мэт одоо сэтгэлийн сөрөг хөдлөлүүдэд хүний тэнхэл алдарч яадаг. Тамирн барагдж яадаг те бусдад нээгдэж сэтгэлийн дэм тусламж одоо тэр болгон авч чаддгүй мэрэгжлийн хүмүүст хандах боломж бас тэр болгон байдгүй штэ. За ингээд хүн болгоны мэдэрдэг сэтгэлийн сөрөг мэдрэмжүүд дээр тулгуурлаад бүр тодорхойлох юм бол би 15 ийм сөрөг сэтгэл хөдлөлийг сонгож авсан. Энэ мэдрэмжүүд дээр тулгуурлаад дараах зургийг гаргасан байгаа. За энэ мэдрэмжүүдийг мэдрэх үед хүний сэтгэлд юу болдог? Яагаад ийм зүйл болдог? За энэ дотор болж байгаа энэ зүйл нь гадагшаага яаж илэрдэг? Улмаар дараагийн ямар алхам руу хөтэлдэг? За ерөөсөө энэ бүхний уг үндэст нь чухам юу байгаад байна вэ? Гэдгийг одоо сэтгэл зүйн олон хэлбэрийн янз бүрийн нэргүй одоо сорилоор нэргүй санал асуулгаар хүмүүсээс авсан олон хариултуудыг эмхлээд ингээ гаргасан байгаа. Одоо 15 өнгийн утас байна гэсэн үг. Өнгө бүр нь 5 ирчлээстэй гэж төсөөлөх юм бол өөрөөр хэлэх юм бол мэдрэмж болгон 5 асуултаар танигдж байгаа гэсэн үг. Ингээд төсөөлөх юм бол бидний өмнө таны өмнө 15 өнгийн одоо утас болгоны өнгөнүүд ялгаатай 5 өнгөнүүд одоо байна гэсэн үг. За таны сэтгэлийн өнгө ямар байна? За энэ бол та юу мэдэрч байна вэ гэсэн ихний асуулт юм байгаа юм. За хүний сэтгэлийг өвтгдөг 15 мэдрэмжээс энэ мөчид аль нь таны сэтгэлд илүү хүчтэй илэрж гин, илүү хүчтэй мэдрэгдэж байна гэдгийг та анзаараад үзээрэй. Магадгүй таны сэтгэл яг энэ мөчид 50 байж болно. Энэ 15 мэдрэмжээс алийг ч одоо онцгойлон хурцаар мэдрэхгүй байж болно. Тэгвэл та зүгээр энэ зураглалыг сонирхоод үзэж болно. За дараагийн асуулт нь болохоор энэ сэтгэл хөдлөлийг та хэрхэн нэрлэмээр байна вэ? За сэтгэлийн хөндүүр нь бие махбодын зовиороор илэрдэг. Үүнийг хүн болгон өөрөөр мэдэрдэг. За гэхдээ сэтгэл зүйн судалгаагаар нийтлэг анзаарагддаг хүмүүсийн олонтоо одоо дурддаг тийм шинж тэмдгүүдийг энд жишээлэн оруулсан байгаа. За таны мэдрэмж энэ хүмүүсийн өгж байгаа тодорхойлолттой адилхан байж ч болно, давхцаж болно, үүнээс өөр байж ч болно. За та яамаар байна вэ гэх дараагийн алхам дээр сэтгэлийн сөрөг хөдлөлийг мэдэрч байгаа хүмүүсийн дотор төрдөг анхдагч хүслүүдийг авч үзсэн байгаа.
ам цангуул бид нар ус уухыг хүсдэг штэ тий. Тэрнтэй адилхан эдгээр 15 мэдрэмжийг амсаж байгаа хүн хамгийн түрүүн юу хийхийг хүсдэг вэ? За тэрнийгээ хэрхэн одоо үгээр илэрхийлсэнийг, ямар үгээр илэрхийлсэнийг та одоо харж байна. За тэр анхдагч хүслийг анх бидний сэтгэлд тэр сөрөг мэдрэмж төрсний дараа одоо мэдрэгдээд байгаа тэр хүслийг биелүүлчих юм бол юу болох вэ? Сэтгэл хямарч байгаа үед оргилж гарч ирж байгаа тэр хүсэлтэд хөтлөгдөөд тэрийгэ биднээ газар дээр нь биелүүлчих юм бол юу болох юм бэ гэдэг дараагийн асуулт юм л та. За энэ асуултанд хүмүүсийн өгсөн хариултууд байна. Энэ хүмүүс бүгдээрээ нэргүй хариулт өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг бусдад танигдахаас айлгүйгээр ямар нэгэн өнгөлн далдлалтгүйгээр тухайн үедээ юу бодож байгаагаа шууд хэлсэн гэсэн үг. За тэгэхээр та ч гэсэн бас хариулаад үзээрэй. Хэрвээ та юу хүснээ хийж болно, дураараа хийж болно, дараа нь ямар ч шийтгэл байхгүй, танд эвгүй ямар нэгэн зүйл огт болохгүй, эсвэл одоо тэр үр дагаврын талаар та ерөөсө бодох хэрэггүй гэж хэрвээ танд хэлэх юм бол та юу хийх байсан бэ? Харин одоо тэр үйлдэлийн бодит үр дүн нь танд өөрт чинь юу өгөх юм бэ гэж хэрвээ асуусан бол харин та яаж хариулах байсан бэ гэдгийг харьцуулаад бодоод үзээрэй. За таны хүсэл яг сансан ёсоор биеллээ гэхэд таны дотоодод юу болох вэ гэдэг энэ шатны асуултанд та хариулаарай. За дараагийн алхам бол та үнэн хэрэгтээ юу хүсэж байна вэ гэсэн асуулт. За бид нэр одоо яг сэтгэл тухайн үедээ хүчтэй хөдөлж байгаа үед төрж байгаа хүсэл нэг хэрэгтэй. Тэр хүслийн цаана үнэхээр яг бид нар зүрхнийхээ мухарт юу хүсэж байна гэсэн үг. Таны анхдагч хүсэл биеллээ. Тэгтээ та тэрнээсээ дээд зэргийн сэтгэлийн хандлага авч чадсан уу? Энэ нь таны яг сэтгэлийн гүндээ хүсэжсэн, бүр үнэн голоосоо хүсэжсэн зүйл мөн байсан уу гэсэн одоо сүүлчийн асуултанд бүх хүний одоо 44 орчим хувь нь болохоор зэрэг яг үннийг хэлэхэд би хайрлуулахыг л хүсэж байна гэж үгчлэн хариулсан. Яг ингэж үгээр хариулсан. За 37 орчим хувь нь болохоор зэрэг за өөрсдийнх нь буруу гэдгийг хүмүүс мэдээсэй. Бусад хүмүүс миний зөв гэдгийг ойлгосоо, ер нь намайг ойлгосоо, ойлгож ийн гэдгээ илэрхийлээсэй. Энэ бол миний хувьд хайрын илэрхийлэл юм гэсэн утгыг гаргасан. 18% нь болохоор би аргадуулмаар байна. Надад хайр инхрийлэх хэрэгтэй байна гэсэн. Тэгвэл нэг орчим хувь нь болохоор зүгээр л би зүйл дуусгахыг хүсэж байна гэж хариулсан байнамаа. За энэ хүү 5 алхамд зураглал нь юу ч зөв буруу сайн муугаар ангилж зэрэглээгүй, ямар нэг үнэлэлт өгөөгүй, юу ч санал болгоогүй гэдгийг маш сайн анхаарахыг би танаас хүсэж байна. Энэ алхмуудыг өөрийн дотоод мэдрэмжтэйгээ харьцуулан харах явцдаа хүн төрөлт нь тэр чигээрээ эдгээр мэдрэмжүүдийг эрт орой хизээ нэгэн цагт заавал амссан байдаг гэдгийг та санаарай. Урд өмнө хэний ч амсч үзээгүй зовлон гэж орчлонд ерөөсөө байдгүй. Харин биднэрт болохоор зэрэг надаас өмнө хинч хизээж ингэж шаналж байгаагүй юм шиг санагддаг. Гэхдээ үнэн байдал дээр бол баг хүн болгон шахууд энэ эндлэнг шаналн хизээ нэгэн цаг заавал эдэлсэн л байж таардаг. Гэхдээ мэдээж хэрэг хүн болгонд өөрийнх нь зовлон хамгийн хүнд санагддаг. Тэхээс ч аргагүй. Энэ бол мэдээжийн хэрэг. Яагаад гэх юм бол бид нар бусад хүний сэтгэл рүү нэвтэрч тэдний мэдрэмжийг өмнөөс нь мэдэрч чадахгүй шүү дээ. Зовлонгч бай, жаргалыгч бай бид нар зөвхөн өөрийнхөө л хэмжиж чадна. Яг одоо таны мэдэрч байгаа гагцхүү таал мэдэрч байгаа учраас тэр нь танд бүхнээс хурц, бүхнээс гүн байх нь гарцаагүй. Та эдгээр алхмуудыг сэтгэл дотроо туулж байхдаа юу нь танихтай адилхан байна, юу нь өөр байна. Энэ тоомлолыг гаргахад оролцсон хүмүүс юуг мэдэрчээсэн бол хэрвээ та тэдний оронд байсан бол эсвэл тэднэртэй хамт байсан бол юу ч хариулах байсан болоо гэж нэг бодож үзээрэй. Энэ зураглал танд юу гэдгийг төдийгүй яагаад, яах гэж гэдгийг бас харуулж өгөх байх, тодруулж өгөх байх гэж би итгэж байна. Таны бүх мэдрэмж, таны хүсэл зорилгын цаана чухам юу байдгийм бэ? Та өнөөдөр хийгээд байгаа бүхнээ яагаад, яах гэж хийгээд байдгийм бэ гэдгээ олж үзэх байхаа гэж бодож байна. За тэгээд энэ сэтгэлийн 15 өнгөтэй танилцсныхаа дараа энэ сэтгэлийн өнгөний хамгийн төгсгөлд байгаа өнгнөөс гүнд гэд бичлэгийг бас сонсоод үзнэ үзье. Та ямар ч мэдрэмжийг мэдэрч болно. Таны дотор ямар ч бодол төрж болно. Та энэ амьдралдаа хүссэн хүсээгүй янз бүрийн үйлдэл хийсэн байж болно.
тэр бүхэн танд бас бусад хүмүүст янз бүрийн зүйлийг авчирсан байж болно. Ямар ч байсан та эрдэнэт хүн. Таны мэдрэмж, үзэл бодол, таны шийдэл болгон маш чухал. Та ямар ч байсан гэсэн хамгийн үнцэнтэй. Би туйлын жаргалтай гэж өнөөдөр итгэл төгс хэлж байгаа хүмүүс жаргалтай чигээрээ төрчгөөгүй. Тэр хүмүүс бүгдээрээ асар их зовлонг туулсан байдаг. Харин яаж даван гарсан юм бэ? Яах гэж туулсан юм бэ гэдэгт л одоо хамаг учир орж ийн л та. За тэгэхэд нүгэлтэн байгаагүй гигантэн гэж үгүй ээ. Гигантэн болохгүй нүгэлтэн гэж үгүй ээ гэдэг дээдийн номын үгийг би танд зориулъя да.